Монгол улсынхаа тусгаар тогтнол батлан хамгаалах үйлсэд гар сэтгэл нэгдэн хамтран зүтгэж байгаа эрхэм нөхдөө, эрхэм батлан хамгаалахын дэд сайдаа, эрхэм генерал офицер ахлагч нараа, улс орныхоо тусгаар тогтнол бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улсын хилийн халдшгүй дархан байдлыг хангах үүргээ нэр төртөө биелүүлж, эх орон иргэдийнхээ аюулгүй амар амгалан байдлыг сахин хамгаалах их үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулж байгаа Монгол улсын зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүн та бүхэнтэй нүүр тулан уулзаж санал бодлоо солилцож байгаадаа баяртай байна. Монголын төр ард түмний өмнө хүлээсэн үүрэг хариуцлага биелүүлж эх орныхоо аюулгүй байдлыг хангахад зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүн та бүхний мэдлэг, мэрэгжлийн ур чадвар, үлгэр жишээч байдал, ажлын сахилга, хариуцлага, хичээл зүтгэлээс ихээхэн хамаарна гэдгийг энд тэмдэглэн хэлхийг хүсэж байна. Бид дэлхийн хамтын нийгмийн гишүүний хувьд дэлхийн дахины бүс нутгийн тулгымцсан асуудлыг шийдвэрлэх, ардчлалыг бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг хангаж чиглэсэн үйл ажиллагааг дэмжин идэвхтэй оролцож, цөмийн болон үе олноор хөнөөх зэвсгийг үйл дэлгэрүүлэх, олон улсын терроризм, зохион байгуулалттай гэмт хэрэгтэд тэмцэх, нэгдсэн үндэсний байгууллагын болон олон улсын энхийг дэмжих, сэргээн босгох хүмүүлгийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож ирлээ. Монгол улс нь өөрийн аюулгүй байдал, үндэсний язгуур ашиг, сонирхлыг олон улсын эрх зүйн хүрээнд улс төр дипломатын аргаар хангах, энхийг эрхэмлсэн, нээлттэй, бие даасан олон тулгуурт гадаад бодлогыг явуулахын зэрэгцээ аливаа гадны цэргийн аюул, занал учиргүй нөхцөл цэргийн аливаа эвсэл холбоонд нэгдэхгүй, нутаг дэвсгэр, агаарын орон зайг аль нэг улсын эсрэг ашиглуулахгүй, гадаадын цэргийн хүчнийг өөрийн нутаг дэвсгэрт нэвтрүүлэхгүй, байрлуулахгүй, дамжин өнгөрүүлэхгүй байх үндсэн зарчмыг баримталсаар ирсэн. Гадаад улс оронтой байгуулсан цэргийн болон цэрэг техникийн хамтын ажиллагааг өргөжүүлэн урт хугацааны хөтөлбөрөөр зэвсэглэл, цэргийн техникийг шинчлэх, сэргээн сайжруулах, цэргийн мэрэгчлэлтэн бэлдэх, олон улсын хамтарсан сургалт дадлагын мөр өгөөжийг нэмэгдүүлэх нь зэвсэгт хүчний хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулнаа. Аливаа улс орны өөрийгөө батлан хамгаалах асуудал нь нэг талаас олон улсын энхийн үйл явц, аюулгүй байдлыг хангахад хувь нэмрээ оруулах, нөгөө талаас өөрийн орны аюулгүй байдлыг баталгаажуулах, зэвсэгт хүчний чадварыг нэмэгдүүлэх гэж үзэж байна. Миний бие зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувьд төрийн цэргийн байгууллагын эрх зүйн орчин боловсронгуй болгох, мэрэгжлийн цэрэгт суурилсан чадварлаг зэвсэгт хүчнийг байгуулж бэхжүүлэх, төрийн бодлогыг хэрэгжүүлэх, зэвсэгт хүчний чадварыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч улсын хурал, засгийн газар, төрийн бусад байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Цэргийн аюулгүй байдлын шинэ орчин, батлан хамгаалах салбарын хууль тогтоомжид нийцүүлэн зэвсэгт хүчний байгууллагын төлөвлөлт, зохион байгуулалтыг шинжлэхийг цаг үе бас шаардаж байна. Зэвсэгт хүчнийг тайван ба дайны байдлын үед ашиглах арга зам, үзэл баримтлалыг тодорхойлсон Монгол улсын төрийн цэргийн номлол болон цэргийн цол олох журам зэрэг баримт бичгүүд надаар батлагдахад бэлэн болоод байна. Монгол улсын төрийн цэргийн номлолтой уялдуулан зэвсэгт хүчний стратегийн төлөвлөлтийн баримт бичгүүд, цэргийн нийтлэг дүрмүүд зэрэг зэвсэгт хүчний нэн чухал баримт бичгүүдийг боловсруулж баталгаажуулах ажлыг богино хугацаанд зохион байгуулах үүрэг батлан хамгаалах яам зэвсэгт хүчний жанжин штабын өмнө тавигдаж байна. Түүнчлэн төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратеги 2030, зэвсэгт хүчний байгууллагын 2016-аас 2020 онд хөгжүүлэх хөтөлбөр зэрэг төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж зэвсэгт хүчний чадварыг нэмэгдүүлэх асуудлыг та бид анхаарлынхаа гадна бас орхиж болохгүй юм аа. Улс орноо хөгжүүлэх, бүтээн байгуулалтын ажилд зэвсэгт хүчин оролцох нь улс орон зэвсэгт хүчний хөгжилд түлхэж өгөхөөс гадна залуучуудыг цэргийн алба хаах хугацаанд ажил мэргэжилд суралцаж, орлого олж, хуримтлалтай болгож чиглэсэн чухал алхмын нэг хэмжээ юм аа. Тиймээс миний бие зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг улс орны бүтээн байгуулалтын ажилд оролцуулах журмыг энэ онд шинжилэн баталсан. Дорногов аймгийн Алтан ширээ сумын нутагт байгуулагдах газрын тус боловсруулалтуудыг сайшин тодорхой холбох хүнд даацын авто замын ажлыг зэвсэгт хүчний замын хээрийн анги гүйцэтгэж байгаа нь улс орныхон хөгжилд оруулж байгаа томоохон хувь нэмэр гэж үзэж байна. Цаашид зэвсэгт хүчний анги салбарууд улс орноо хөгжүүлэх,
бүтээн байгуулалтын ажилд идэвхтэй оролцоно гэдэгт итгэж байна. Монгол улсын зэвсэг түвшний залуучуудыг эх оронч үндэсний үзлээр хүмүүжүүлэх, эх орноо батлан хамгаалах мэдлэг боловсрол, бие бялдар, сэтгэл зүйн хувьд төлөвшүүлэх, оюутан зэрэг зөв тэмүүлэл, эх оронч манлайлал, сургалт болон бусад санаачлагыг дэмжин идэвхтэй ажиллах шаардлагатай байна. Мэргэжлийн зэрэг суурилсан чадварлаг зэвсэг түвшнийг бүрдүүлж, бэхжүүлэх төрийн бодлогыг тавд хамтран хэрэгжүүлж чадна гэдэгт би бас итгэлд төгс байна. Та бүхний эх оронч бүтээлч санаачлагыг дэмжин ажиллах болно. Эх орондоо өргөсөн тангарагтаа өмж байж, сахилга, зохион байгуулалтаа бэхжүүлэн, төрийн цэргийн бодлогын хэрэгжүүлэхийн төлөө тууштай зүтгэхийг Монгол улсын ерөнхийлөгч зэвсэг түвшний ерөнхий командлагчийн хувьд уриалж, цаашдын албантад амжилт, амьдралтад нь аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Монгол төрийн сүлд явах болтугай. Баярлалаа та. 우리는 러시아 상기 주의 그래서 인지도 주세요. 다음 발표 좀 해주셨습니다. 수치의 파 수소를 하고 스포팅 그래도 그것도 아스타는 분들이 하는 것처럼 Славяне на